баярлалаа. Тэгэхээр Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн маань төгсгөлийн финалийн дугаар ийхүү эхлэж байгаа юм. Тэгэхээр 3 сарын хугацаанд үзэгч та бүхэндээ 10 дугаарыг одоо бэлтгэн хүргэж байгаа. За өнөөдрийн төгсгөлийн 10 дахь дугаарыг ийхүү үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. TVS телевиз Монголд анх удаага хэрэгжүүлж байгаа би өөрөө гоо сайхан буюу нийтмийн нэвтрүүлгийг 2 дахь удаага ийхүү амжилттай зохион бүтээж бас хийснийхэн дараагаар өнөөдөр бас үр дүнгээ бид харахад бэлэн болсон байна. TVS телевиз аль биесний эрхтэйгээр за Солонгосын грант гоо сайхны эмнэлэгтэй хамтран үзэгч та бүхэндээ эдгээр 3 бүсгүйтэй за бүр нэрийг нь тодруулж хэлэх юм бол удвал, жавхлан, мөнх дэлгэр гэсэн эрүүн нүүрний гажигтай 3 бүсгүйтэй цоошин төртөрхийг харуулах болно. За ингээд мөн энэ 3 бүсгүйд манаас хагалгаа хийж өгсөн грант эмнэлгийн яг гардаж хагалгаа хийсэн мэргэжлийн эмчнэр манаас хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд өнөөдрийн энэхүү төгсгөлийн финалийн 10 дахь дугаарыг бас албан ёсоор нээж эхлүүлнэ үү хэмээн TVS телевизийн гүйцэтгэх захирал Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн ноён Баасан Сүрэн таныг энэхүү хүндэтгэлийн дайснаа алга тушин урьж байна. TVS телевиз бүгд найрамдах Солонгос улсын эмнэлгүүдтэй хамтарч би өөрөө гоо сайхан буюу литмийн 1-2 гэсэн төслийг хэрэгжүүллээ. Өнгөрсөн жил энэ цувралыг Монголын үзэгчид харж энэ хөтөлбөртөө их ойр танил болсон. Энэ жил сүүлийн 3 сарын турш энэ хөтөлбөрийн 9 дугаарыг хүлээж авч үзсэн байгаа. 10 дахь дугаар буюу өнөөдрийн та бидний оролцож байгаа энэ үйл явдал энэ одоо сонирхолтой үйл ажиллагааны тайлал болно. 3 бүсгүй маань Солонгосын нийслэл Сеул хотноо грант эмнэлэгт одоо эмчилгээ, мэс засал хийлгэж танигдын аргагүй өөр болцоход эх орондоо хүрэлцэн ирсэн байна. Грант эмнэлгийн эмч сувлагч нийт хамт олонд TVS телевизийн уран бүтээлчдийн нэрийн өмнөөс энд оролцож байгаа та бүгдийн болон нийт үзэгчдийнхаа ялангуяа Монголын эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн нэрийн өмнөөс ихэд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Цаг хугацаа, ур чадвар шаардсан нарийн үйл ажиллагаа байсан. Зөвхөн манай нэг бүсгүйн эмчилгээ хагалгаанд Солонгосын тал 200 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгө буюу 3 хүнд 600 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байгаа. Би зөвхөн апрецил юмыг ярьж байна шүү дээ. Тэгээд бодохдоо зэрэг бид одоо Солонгосынхоо нөхдөд баярлалаа, талархаж байна гэж хэлэхгүй бол бас үнэхээр болохгүй. Үүнийгээ бид нэр Монгол Солонгосын ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж байгаа өөрсдийн өчүүхэн хөв нэмрээ гэж бодож байгаа. Энэ бол сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагуудын хийх ёстой ажлын нэг энийгээ хийж байгаа. Ингэснээр манай хоёр орны ард түмэн бие биесээ улам илүү танин мэдэж, улам илүү ойлгож улам ойр дотн болно гэж ингэж бодож байгаа. Үүгээр бидний хамтын ажиллагаа дуусахгүй байх, цааш үргэлжлэн байхаа гэсэн ийм итгэлтэй байна. Та бүгдэд баярлалаа. За Би өөрөө гоо сайхан буюу литмийн 2 нэвтрүүлгийн финалийн 10 дахь дугаарыг үзэн сууж байгаа үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. Тун удахгүй бид энэхүү нэвтрүүлгийн гол баатар эзэд болсон тэр 3 бүсгүйг халан алга ташлалтаараа бид бас хүлээн авах болно гэдгийг та бүхэндээ хэлье. Одоо харин энэхүү нэвтрүүлгийг санаачлагч мөн продюсер ноён Ким Юн Ёныг тайзнаа халан алга ташлалтаараа угтаж авъя.
Өвлийн хүйтэн улирлаж байгаа энэ өдрүүдэд цаг зав гарган Монголынхон 3 бүсгийг дэмжин ирсэн та бүхэнд юуны түрүүнд баярлалснаа илэрхийлье. Энд хуран цугулсан та бүхэн мөн цэнхэр дэлгэцэн үзэн суугаа үзэгч та бүхэндээ TVS телевизийн Монгол летмийн нэвтрүүлэг амьдралан өөдрөгөөр харж цаашид урам зоригтой амьдрахад нь туслах зорилгоор бэлтгэн хүргэцээр ирсэн билээ. Ингээд 2 дахь удаагаан амжилттай зохион байгуулагдаж байгаа Монгол летмийн энэ удаагийн шоу нэвтрүүлэгт хамгийн их тус болсон бүгд найрамдах Солонгос улсын Гранд гоо сайхны эмнэлгийн хамт олон болон Ким эмч эмч нартан гүн талархлаа мөн илэрхийлье. Өнөөдрийн нэвтрүүлгийг шимтэн үзэн суугаа Монголын нийт ард түмэн та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ёроо баярлалаа. Одоо үзэгч та бүхнийхээ өмнө гайхалтай буянтай үйлсэд хувь нэмэр хамгийн ихээр оруулж чадсан Солонгосын номер 1 одоо Гранд гоо сайхны эмнэлгийнхаа эрхэм эмч нарыг орох гэж байна. Сайн байна уу? Ард түмнийхээ өмнөөс эдгээр 3 бүсгүйчүүдэд бас одоо гоо сайхны мэс заслыг одоо хийж төгс төгөлдөр болгож гисэн та бүхэндээ чин сэтгэлээсээ бас Монголын ард түмний өмнөөс талархал илэрхийлье. Төсөөлж өснөөс Монгол Солонгос хоёр улс маань хоорондоо их ойрхон санагдлаа. Маш хурдан явж ирсэн шүү. Ингээд энгийн зөв төрхөө олж авч чадсан 3 бүсгүйн өөрчлөлт болон ямар төрлийн хагалгаа хийсэн тухай мэдхийг та бүхэн маш их хүсэж байгаа хаа. Урдны амьдралаасаа өнөөдөр 3 бүсгүй маань моделийн хэмжээнд төхөж болох үс өөрчлөлтийг харуулахыг манай хамт олон хичээж ажиллалаа. 3 модель маань гуруулаа дээд доод ирүүний гажигтай байсан учраас юуны төрөнд гажиг засах хагалгааг энэ төрөнд хийлээ. Үүний дараагаар нүүрний хэлбэр засах хагалгаануудыг шат дарааллын дагуу хийж өгсөн. Ингээд удахгүй та бүхэн бүсгүйчүүдийн өөрчлөлтийг харах учраас тэр үед нь хүн тус бүрт хийгдсэн хагалгаануудыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх болно. Монголын ард түмэнд бол хэдийнэ танил болсон эмчнэр байгаа. Манай эмчнэрийг маань үзэгчтэн таньж байгаахаа гэж бодож байна. Тэгээд 3 одоо оролцогчдыг маань мэдээж ууги, мөөги, жааги гэж нэрлсэн байгаа. Тэгээд энэ сайхан буянтай үйлсэд эмч хүнийхээ хувьд оролцсондоо та бүхний манайд хэр сэтгэл ханамж өндөр байгаа вэ? Сэтгэлийг сонсъё. Эмч хүнийхээ хувьд сурсан мэдсэн зүйлээрээ хувь нэмрээ оруулж чадсандаа баяртай байна. Яг хагалгааны үе шатуудад эмч өвчтөн гэлтгүй бидэнд хүнд үе байсан. Гэлээж эцсийн дүнд өнөөдөр та бүхэнд үр дүн маш сайн гарч чадсан тухайга хэлээ зогсож байгаадаа эмч хүнийхээ хувьд дэндүү их баяртай байна. Одоо үзэгч та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Тэгэхээр TVS-лэстэй аль биесээр хамтран ажиллаж байгаа Гранд гоо сайхны эмнэлэг бол за Солонгостоо одоо гоо сайхны эмнэлгүүд дотроо төлөөлөл нь бол чадсан гайхалтай номер 1 гэсэн эмнэлэг байгаа. Бид бүхэн энэ эмнэлэгт одоо 3 бүсгүйгээ эмчлүүлж чадсандаа туйлын баяртай байгаа. Студид хүрэлцэн ирсэн байгаа эрхэм хүндтэй зочдоос гадна цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа Монголын мянган бүсгүйчүүд эдгээр 3 хүн маань хэрхэн өөрчлөгдсөн болоо, хэрхэн шин төрхийг олж авсан болоо гэдгийг харах гэж догдлон хүлээж байгаа. Би ч гэсэн хувьдаа харахыг маш их тэс чадаг хүлээж байна. Манай отгоо минь баг харсан бахаа да тий. Тоссон юм чинь. Тосож асууж харсан бах тий. Тосоод маскны цаанаас хараад шууд студи руугаа салцгаасан. За манай 3 маань болохоор мейкап аягээд хувцас өмсөд одоо ирж байгаа. Тэгээ тийм болохоор би бол яг ямар болсон гин хараагүй байна. Маскны цаанаас харсан ярилцсан. За ингээ бүгдээ хамтдаа дэлгэц рүү анхаарлаа хандуулцгаая. Чингисхан олон улсын нэгс буудлаас 3 бүсгүйгээ явуулж байсан бол эх орондоо эргэн ирлээ. Гарч ир уйлчих гэдэг юм. Сэтгэл ханамж бол 200 байгаа. Нүдний шлий цаанд ямар зөв төрх байгааг бүгдээ одоо хамтдаа харгуулна. TVS-ийн студид руу явцгаая. За ингээд бидний тэсгэн ядан хүлээж байгаа цаг мөч эхлэж байна. Та бүхэн маань 90 хоногийн туршид хүсэн хүлээж байсан бүсгүйчүүдийн маань гайхалтай өөрчлөлтийг одоо та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо.
Сэтгэл хөдлөж Тийм байна. бэ. За ямар ч тач яг одоо энэ зогсож байгаа сайхан бүсгүйн маань Литмийн 2 нэвтрүүлэгт оролцсон ялагчдын нэг зогсож байна. Хэн бэ гэдгийг бас одоо тун удахгүй бид мэдэх болно. Одоо шинэ манай баяраа бол яг араас нь ингээ хараад байгаа байхгүй. Миний хувьд бол араас нь харахгүйгээр дуу хоолойгоор нь сонсох гэж хичээж байгаа болохоор энэ зогсож байгаа. Эхлээд дуу хоолойгийн сонсъё. Сайн явж ирсэн үү? Их орондоо тавтан байрал. Сайн явж ирлээ. Сайн байцгаана уу? За хэн бэ? Мөнх дэлгэр ах шиг байна. Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэг 21 давхар бүхий өөрийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн байранд гоо сайхны мэс засал, арьс арчилгааны мэрэгжлийн баг хамт олон тань, шами эрүү засах мэс засал, хөгшрөлтийн эсрэг мэс засал, Солонгосын 179 одууд Грандыг сонгосон нь тэдний ажлын үр дүн. Та ганц л удаа залгахад онгоцны буудлаас эмнэлэг хүртэлх цогц үйлчилгээг авах боломжтой. Grand plastic surgery. Number 1. Монгол зөвлөгтэй та шууд холбогдох утас Тэгдал 7119 1381 9831 2660. Үнэхээр хэлэхүйг болтохгүй байна. Энэ бүх өөрчлөлтийг цэнгэрлэх зэрэг үзэн сууж байгаа. Энд хүрэлцэн гэсэн та бүхэн маш сайн тод харж чадж байгаа болов уу гэж бодож байна. 3 сарын хугацаанд харж чадаагүй. Өнөөдөр бас энэхүү өөрчлөлтийг харж байгаа. Гэр бүлийнхнийг нь тайзнаа урьж байна. Мөнх дэлгэр чи маш хөөргөн басан байна. Баяр хүргэе. Их орондоо буугаад за мөнх дэлгэр маань хамгийн дөрөнд хинтээ уулзах хүсэж байсан бэ? Сэтгэлээ хаваацвал Хамгийн дөрөнд гэрийнхэнтэйгээ уулзаж тэдэндээ нас сайхан хараад бидний ачиг хариулна гэж бодож байгаа. Би төсөөлшгүй өөрчлөлтийг өөртөө авч чадлаа. Тэгээд энэ олон хэсэг хоёр хэсэгтээ үнэхээр их баярлалаа. Танаас үйл даяарж холно гэж хэлнээрээ. манай мөнх дэлгэр бол мэдээж одоо эрүүн нүрийн төрлийн гажиг гэсэн онцтойгоор гранд эмнэлгийн хэмжилсэн байгаа. Гэлээж бас цаг хугацаа эдгэрэлтийн байдал маш чухал байгаа. За цаашлаад аппаратны эмчилгээ үргэлжлэх учраас дараа нь бүр илүү гой цэгцтэй ярьдаг болно. Өмнөх төрхийн мартчихсан хүмүүс яг одоо энэ дунд сууж байгаа гэдээ би бол итгэлтэй байна. Санахгүй байгаа цэглэгцээ үзэн сууж байгаа олон залуучууд бас байгаа хаа гэж бодож байна. Би өмнөх төрхийн санахгүй. Дэлгэцэн мөнх дэлгэрийн маань өмнөх яриаг хамтдаа хүлээн авч үзье. Хүний өөдөөс хараад бардам инээж үзэгсэн. Энэ миний охин гээд ээж аав хоёр маань надаар бахархаж тэдэндээ хүлээн зөвшөөрөгдсөн охин нь болохыг би дэндүү ихээр хүсэж байна. Хизээж ийм азтай байж үзээгүй гэж нэвтрүүлийн ялагч болсон тэр агшинд хуваалцаж байсан түүний мөрөөдөл ээнхүү бэлэж байна. Би хөшөө хашаа хаалгаан дараад намайг тиймд хайруулаа нийлүүлж явах маш их хүсдэг. Монтой холны анхаарах юм болохоор шүлтэн одоо багаар завжраа өрстэй. Энийг хараад хүмүүсээс сэтгэл болоо гэж би шааж идэв. Би нэг хуйлдаггүй. Тэг хаяал нэг үлдсэн амаадаг. Яг л өөртөө маш их зориг өгдөг болохоор уйлдаггүй. Би сургуулийн ханаад дундаас оюутны хатанд хоол идэж чаддаг. Цааны гасаа дараад оюутны ханадаас хоол идэж чаддаг. Тус нэвтрүүлгийн 4 дахь ялагчаар 22 настай 22 настай мөнх дэлгэр. Мөнх дэлгэрийн маань хувьд одоо
төрлийн амаа бол жимээж чаддгүй байсан гэж байгаа. Живэж чаддаггүй тэрнээ тэгээд үнтэй алгалтаж чаддаггүй ч байсан. Одоо тэндээ анаа жимэж чаддаг болсон. Хамгийн их гайхалтай хүн бол би эмээг нь гэж хэлмээр байна. Энэ хорвоо дээр мэдээж яриг төрүүлээгүй ч гэсэндээ охин үршгээ хайрлаж, өдий болтол охиныхоо төлөө ихтэй сургуульд оруулсан. За эргээд охиныхоо төлөө ТV телевизээр хөтлөөд явжсэн энэ сайхан ачтай хүн болвол яахын аргагүй та мөн 3 сарын өмнө ТV-ийн хаалганаас айдас аваад сургуулийнхаа тугнаас айдас аваад гүйж авсан. Өнөөдөр зорилгоо биелүүлээд ирлээ. Ийм сайхан өнгө төрхтэй болгож өгсөн ТV-ийн хамт олон Солонгосын Гранд эмнэлгийн хамт олон та нөхдөд хамгийн их аз жаргал сайн ажлын амжилтыг хүсье гэж боддог. Нэвтрүүлгээр дамжуулаад ээж аавтайгаа хамгийн түрүүнд уулзмаар байна. Ээж нь аавдаа хүлээн зөвшөөрөгдсөн сайхан охин болохын төлөө би бас хичээж гэн гэсэн хариултуудыг манай мөгдлөр маань нэвтрүүлгийнхаа дугаар болгоноор өгсөн байгааг үзэгч та санаж байгаа болоо. Телевизийн арын аавныхан бүгдэнд нь баярлснаа хэлж байна. Миний охины энэ гоо сайхан том хөрөнгө оруулалт та бүдэд маш их баярлалаа. Энэхүү өөрчлөлтийг Гранд одоо гоо сайхны эмнэлгийн хамт олон байна. Хэрхэн яаж хийсэн бэ гэдгийг бас хамтдаа сонсцгоё. Нэвтрүүлэгт оролцогч мөнх дэлгэрийн маань хувьд нэн яралтай эрүүн нүрийн гажиг засах хагалгаанд орох шаардлагатай байсан. Учир нь эрүүн нүрийн гажиг дотроо маш хүнд өвчтөн байсан. Тиймээс Гранд эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний 2 удаагийн хурлаар түүнд нэн тэргүүн дээд доод эрүүний гажиг засах мэс засал, нүүрний хэлбэр засах ясны мэс заслыг хийх төлөвлөгөө гаргасан юм а. Ингээд нэлээд олон цагийн хагалгааны үр дүнд хагалгаа маш амжилттай болсон ч гэлээ яг өнөөдрийн байдлаар гэхэд эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа. Шүдний маш буруу зултай байсан учраас шүдний гажиг засал эмчилгээний үе шатандаа явагдаж байгаамаа. Тэгэхээр эмчилгээ бүрэн дууссаны дараа мөнх дэлгэр маань хэвийн ойлгомжтой ярьж чаддаг болох юм а. За түүнчлэн мөнх дэлгэрт хийгдэх хагалгааг 4 үе шаттайгаар хувааж хийсэн. За эдгээрийг дурдж өгөх юм бол нэгдүгээрт эрүүний гажиг засах хагалгааг нүдний хэлбэр зас буюу нүдний өргөгч булчинг чангалах мэс засал хийгдсэн юм а. Нүдний өргөгч булчинг чангалж өгснөөр тухайн өвчтний маань нүдээ бүтэн нээж чаддгүй байсан зовоороос салж чадсан. Хоёрдугаарт нүүрний хэлбэр засах ясны хагалгаатай хамтдаган хамар өргөх, нүүрэнд өөх суулгах мэс заслыг хийж өгсөн. За гуравдугаарт хит цаашаа хөгжөлтөө болсон богино нэрүүгэнд нааш нь татаж гаргах хагалгаа хийлээ. Одоогийн харагдаж байгаа төрх бол зөвхөн 20-30% нь л өөрчлөгдсөн харагдаж байгаа. За цаашлаад цаг хугацаа өнгөрч эмчилгээ дуусгаад одоогийнхоос илүү хөөрхөн үзэсгэлэнтэй болох болно. Дээд доод эрүүний гажиг заслын хагалгаа, нүүрний хэлбэр засах ясны мэс засал. Хит цааш хөгжөлтөө богино рүүг нааш нь татаж гаргах хагалгаа. Нүүрэнд өөх суулгах мэс засал. Шүдний гажиг засал эмчилгээ. Нүдний хэлбэр засах хагалгаа, нүдний өргөж булчин чангалах мэс засал. Хамар өндөрсөн хагалгаа. Энэ бол гоо сайхны өөрчлөлтийн дөнгөж 20% гэхэд 20%. та бүгдийг ингэж их алмаар болж байна. Магадгүй 100% болсны дараагаар эмчилгээ маань бүрэн идэгсний дараагаар бол бүр их сайхан үзэсгэлэн төгс төгөлдөр болох юм байна. Сая эмч нарынхаа хэлсэн эдгэрэлт маш чухал, хугацаа шаардлагатай байгаа. Дараа дахиад 2 жилийн дараа, 1 жилийн дараа харахад манай мөгдлөрийн гайхалтай өөрчлөлт илүү их мэдрэх болох нь мөгдлөрөө баяр үргээ чи үнэхээр хөөрхөн байна. Мөгдлөрийн маань ангийн оюутнууд ирсэн байхын нэг хөөрхөн залуу өрөөд ирсэн байхын мөгдлөрөө
багш болон ангийнх нь хамт олон сургуулийн зүгээс болохоор сайн гам бариад тэгээд өшөө илүү хөргөн болоорой гэж хэлвэ. Зүгээр хамтдаа нэгдсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэлдээ мөн хуваалцахгүй гэр бүлийнх нь ирсэн байгаа. Энэ бол бас өшөө маш олон хүмүүст өөртөө итгэх итгэлийн гарцыг нээж өгж байгаа. Тийм учраас энийг бас санаачилсан бүхий л хүмүүст болон энд оролцож байгаа. Тэгээд зоригтойгоор бас өөрийгөө нээж байгаа тэр хүмүүст Киви хамтлагийн нэрийн өмнөөс бас нийт бүх эмэгтэйчүүдийнхаа нэрийн өмнөөс маш том амжилтыг хүсье. Тэгээ та бүхэнд ч бас амжилт хүсье. Баярлалаа. Манай гурван оролцогч маань бол Киви хамтлагийг ирнэ гэсэнд бүр маш их сэтгэлэн догдолсон. Бүр үнэхээр баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэр цэцмаа та гуравтаа уулзж байгаадаа бүр итгэж чадахгүй гэж хэлсэн. Гурван бүсгүйдээ хандаад үг хэлвэл хүн гадаад төрхөөсөө илүү дотоод хүн маш чухал байдаг. Тэгээд одоо гадаа хөөрхөн болсон дотроо ч гэсэн сайхан бүсгүүчүүд байгаа гэж бодож байна. Ингээд хэсэг рекламны дараа бүгдээр хоёр одоо модулыг эргэн дахиад харах болно. Сэтгэл догтлууд бол үргэлж ирсээр байгаа үзэгчтэй. Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэг 21 давхар бүхий өөрийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн байранд гоо сайхны мэс засал, арьс арчилгааны мэргэжлийн баг хамт олон тань, шами эрүү засах мэс засал, хөгшрөлтийн эсрэг мэс засал, Солонгосын 179 одууд Грандыг сонгосон нь тэдний ажлын үр дүн. Та ганц л удаа залгахад онгоцны буудлаас эмнэлэг хүртэлх цогц үйлчилгээг авах боломжтой. Grand plastic surgery. Number 1.
Монгол зөвлөгтэй та шууд холбогдох утас Тэг70 7119 1381 9831 2660. Харж чадахгүй хин юм шиг байна. Би ганцаараа хараа гэж яа. Ийм сайхан гоо үзэсгэлэнгээ энд би ганцаараа л хараа гэж. Араас нь харахад бол үнэхээр гоо үзэсгэлэнтэй их сайхан бүсгүй харагдаж байна. За хоолойгоо сонсъё. Сайн авч ирсэн үү? Сайн авч ирлээ. Яг энэ цаг мөчид жавхлан хамгийн түрүүнд хинтээ уулзаж бас ямар үгийг хэлмээр санагдаж байгаа болоо. Хамгийн түрүүнд охинтойгоо уулзмаар. Маш их төвчээртэй байсан. Одоо ингээд цоошин гоё амьдрал эхэлж штэ тий. Өвн нь болохоор би нэг юм жижиг арьсмарын би барьсан палаж огт өсөж байгаагүй. Надад нь тэр сайхан харагдаж байна. Одоогийн байдлаар болохоор нийтдээ 10 ил тассан байгаа. 50 кг жинтэй болсон байгаа. Өргөцлөгөөс ээж хүнийхээ хувьд надад үнэхээр амьдралдаа алдаж ядарч явах үед мэн те та нар чин сэтгэлээсээ тусалсан. Нөхөртөө маш их гомдол байгаа гэж маш их олон нэвтрүүлгүүдэд бас ярьсан байгаа штэ жавхлаа. 2 удаа жирэмсэлсэн боловч нэг хүүхдээ өвгөн болгож чадаагүй. Охин үрийн минь эцэг анхны амьдралын хань гэдэг утгаараа нөхөр бол хизээж мартаж чадахгүй. Яг үүнд болохоор мартахыг хүсэхгүй байна. Би бол нөхөртөө үнэхээр гомдсон. Бас түүний гомдооч байсан байхгүй сүүлээд үнэхээр их бодогдохоор болсон. Тэгээд үнэхээр энэ амьдралд өөрчлөлт хэрэгтэй юм байна гэдгийг танаа телевизэд ороод хүн түширхэж явхаас илүү те хүнийг өөрчилж чаддаг байх ёстой юм гэж ойлгож авсан. Та бүхэнд баярлалаа. Нэг тэгж явах уу? Одоо хоёулаа хамгийн түрүүнд уулзахыг хүсэж байгаа нэг хүнээ хүлээж байна. Ээжээ би таны маш их санаж байна. Би сургуульдаас 1-р ангийн сурагч болсон. Тэгээд танд харуулгын сургуулийнхын дөрөв товцыг өмсөөдсөн. Би бас ээжгээ үзээд ээж гэж бичиж судсан. Бас би ангийнхандаа ээжээгээ мис шиг хөөрхөнгээ хэлчихсэн. Та намайг өдөр болгон сургууль дээрээс навж агаарай. Минийхэн сайн сурсан гэсэнтэй онцолж байгаа гэсэнтэй баярлалаа. Жавхлангийнхаа бас гэр бүлийнхэн энд хүрэлцэн ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр жавхлангийн бас одоо төлөөлж хүрэлцэн ирсэн жавхлангийн бас гэр бүлийн төлөөллийг энэхүү тайзнаа урьж байна. Жавхлан маань ээжээсээ хоёулахна айлын том охин дүүн ирсэн байгаа. Танихгүй болохоор өөрчлөгдсөн бай тий. Амар өөрчлөгдсөн. Нэм тэр чигээрэл сайхгүй болсон. Үнэхээр гоё болсон. Үнэхээр гоё болсон юм. Үнэхээр гоё болсон. Гэхдээ аз жаргал сайн сайхныг л хүсье да. Ямар зоригтойгоор манай нэвтрүүлэгт маань хандаж байсан тухай үзэгч та бүхэндээ одоо яг энэ дэлгэцэн дээр бэлтгэж хүргэх болно. Ингээд дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Яваачинд байгаа юм шиг кинод сэтгэж байдаг. За хүмүүс ийм гоё энерги өгдөг юм би зарддаг юм шүү дээ. Нүд айл гэрэг бол ганц чимдэг юм хавжур гэж боддог шүү дээ. Хорвоо ертөнцид хүмүүн заяаг олж төрсөн бид хин нэгэнд хайрлуулах нь жаргал гэлтэй.
Түүнээс илүүтэйгээр хүнийг хайрлаж жаргах шиг аз гэж байхгүй. Өөрийнхөө зулааг ундралсан их хүн бүр амьдралын ямар ч зовлон даах хүчтэй болдог гэлтэй. Хит урд Шами ирүү үл ялэг ширүүн дүрдүрх түүний Монгол эдмийн нэвтрүүлэгт хандаг болсон гол шалтгаан. Нийт хөөр хичээлгээд тайлбарлалт. Ирээл хөөр яг хацар дээр үсэл манай охины эцэг. Та хоёр яасан бэ? Дүүг нь алдсан юм уу? 7 сартай, ургийн гажигтай 4 гажиг авсарсан гээд. Тэгэл авсан дөө. Яг гомд толгойд мод их гомддаг. Хоол тоолгүй их явдаг байсан. Хоол байлаж айлгтэй цаддгөө. Тэгэл дээрээс нь охин маань баг хөл төхөрийнхөө бас хүүхдээ дүүгийн хүүхдээ бас хөлд байсан. 2 жаа хүүхд хөлээд. Тэгээ дээрээс нь жирэмсэн. Тэгээ хоол хийхээсээ илүү байнгын бэлэнгуй авчиж иддэг байхгүй. Яг нь энэ нэвтрүүлэгт орсноор буцаад ингээ сайхан боллоо. Гойлоо. Миний охин буцаад өөрчлөлтгүй. Хэрэг болвол гэж бодож. Одоо хүнтэй сонсон л да. Үнэхээр намайг ийм болохоор хаяа явцсан юм. Надад гомцсон юм. Ямар ч лээс хөөрхөн болоод тэр үед намайг яаж хүлээж авдгүй юм гэхэд бол тэгэл наацхан хүссэн ажиллагаа шүү дээ. Мэргэжлэрээ гэсэн ажилламаар. Дараагийн эмэгт бол 30 настай Улаанбаатар хотын иргэн Жавхлан. Дөнгөж сая хамтдаа мөр зэрэгцэн зогсож байгаад өмнөх өөрхийн төрхийг хамтдаа харлаа. Шинэ амьдралаа яаж эхлүүлэе гэсэн бодолтой бол. Үнэхээр энэ нэвтрүүлэгт орохоосоо өмнө чин сэтгэлийн үнэн их зовоортой, нийгэмтэйгээ зэрэгцэж амьдарч чадахгүй тийм эмэгтэй байсан. Одоо бол үнэхээр өөртөө 100% итгэлтэй сайхан амьдарч чадна. За ингээд Гранд хоо сайхны эмнэлгийн бас эмчнэрээс асууя. Жавхланд ямар төрлийн хагалгаануудыг ямар шат дараалтайгаар бас хийсэн болоо. Энэ хагалгаанууд нь хэр бас хүнд хөнгөн байсан бэ? Оролцогч Жавхлангийн хувьд гаднаасаа харагдах байдал нь хит Шами маш ширүүн дүрдүрхтэй харагддаг байсан. Ингээд түүнд хийгдэх хагалгаа 3 үе шатстайгаар хийж гүйцэтгсэн. За нэгдүгürt доод дээд ирүүний гажиг засах хагалгаа буюу хит Шами ирүүг хэвийн болгох мэт засал. Дөрвөлжин ирүүг зөв хэлбэрт оруулах мэт засал. За товоож гарч ирсэн шанааг багасгах мэт засал зэрэг ясны бяцлалууд хийгдсэн байгаа. За хоёрдугаарт төрөлхийн чартгар байсан нүдний хэлбэрийг өөрчилж хамар өндөрсгөх хагалгаа болон духанд ус шилжүүлэн суулгаж духны хэсгийг жижигсгэж өгсөн. За үүний дээр нэлээд илүү дэлжинтэй байсан учраас бүх биеийн болон гарны булчин хэсгийн өвгийг соруулж гальбарлаг хэвийн шинжтэй болгож өгсөн байгаа. Өмнөх Жавхлангаас одоогийн Жавхлангийн дүрдүрх нь ээлдэг зөөлөн болж чадсан. Энэ өөрчлөлтийг нь хараад ярилцаад суугаад сайхан байна. Одоо цаашид улам ирч хүчтэй гэрэл гэгээтэй сайхан амьдарч явахыг нь харахад эмч бидний хүсэж байгаа гол зорилго юм шүү дээ гэдгийг хэлмээр байна. Дээд доод ирүүний гажиг засах хагалгаа. Товоож гарч ирсэн шанаа багасгах мэс засал. Дөрвөлжин ирүүг зөв хэлбэрт оруулах мэс засал. Духны ус шилжүүлэн суулгалт. Бүх биеийн өөхийг соруулж хэвийн жинтэй болгох хагалгаа. Нүдний хэлбэр өөрчлөлт пластик хагалгаа. Хамар өндөрсгөх хагалгаа. Дайтай, царайтай, зүрхтэй эмэгтэй хүн болгож өгсөнд баярлаа гэж хэлээ. Би бол өмнө болохоор зүгээр 100 хайлт төвд суудаг, багаан цалинтай худалдагч,
шами ирүүтэй нэгэн эмэгтэй байсан. Та нар надад цоо шин төрх, цоо шин амьдрал өгсөн шүү гэж хэлмээрээ. Ингээд бидний хамгийн одоо хүсэн хүлээсэн мөч бол ирж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн гол баатруудын нэг болох за од уулыгаа бид угтан авахд бэлэн болж байна. Од уул маань хэрхэн өөрчлөгдсөн болоо гэж та бүхэн бас амьсгаа даран бидэнтэй хамтдаа бас хүлээгээрэй. Од уул маань Баян-Онгор аймгийн охин 22 настай айлын том охин байгаа. Тэгээд энэ охин маань болохоор за мэдээж нэвтрүүлэгт маань эрүүн нүрнийхээ шами эрэг засуулахаар орж ирсэн байгаа. Тэгээд өөрийнх нь зориг, тэмүүлэл, хүсэл, мөрөөдөл нэвтрүүлэгт өгж байгаа ярьцлага бол гайхалтай байсан. Үзэгчд маань маш таалагдсан. Бас дээр нэмээд хэлэхэд зөвхөн эрүүн нүрний мэс заслын ажил хийгдгээс гадна одоо төрөлхийн хөх томтой. Тэгэхээр бас энийг жижигрүүлэх юм мэс заслыг бол маш амжилттай сайн хийж чадсан байгаа. Ингээ бүгдээрээ хэсэгхэн хугацааны дараа од уулыгаа халуун алгадагчдаараа угтаах болно. Яг нууц хөвлөг чиний хуучин төрхөөр л би яг төсөөлөд байсан. Гараад ирсэн чи би бүр гайхчлаа. Ямар өндөр болсон юм бэ? Энэ өндөр болгодог мэс бас хийсэн юм уу юу? Харин ийм би галбиртай болно гэж бас өмнө нь төсөөлж байгаагүй. Тим хэмжээндээ очсон, тим гоё болсон. Өөртөө хэтгэлтэй болсон. Тэгээ маш их өөрчлөгдсөн. Модельудаас ялгах юм байхгүй болсон мэн тий баяраа. Би андуураад манай эд хойно андуураад өөр модель зогсоодсон юм биш байгаа л гэж бодож илаа дотроо. Тэгэд өглөө болгон одоо ерөнхийдөө ингээ мэс заслд орсны дараагаар өнөөдрийн хүртэл 1-2 хоногийн хугацаанд бас ерөнхийдөө Монголд ирээд байсан. Энэ хугацаанд өглөө босоод талент дарахад ямар санагдаж байна өөрийгөө? Хаалгаа хийлгэснийхаа маргааш өдрөөс нь л те талент бол байнга гардаг байсан. Өглөө босонгуудаа шууд л талент дардаг байсан. Тэгэл миний нүрний хаван буугаал би бүр улам л өөрчлөгдөөл том алаг нүдтэй хөөрхөн цэвэрхэн цагаан царайтай, туранхай гоё биетэй тим охтуудыг хараад би үнэхээр атаархдаг байсан. Харин одоо тэр эдгээр охтууд чамайг хараад өөрсөндөө атаархаж байгаа бахаа. Гэтэ одоо болохоор би ийм гоё бариуллаа жимсүүд яг одоо ингээд ээж аваарынхаа өдөөс гэр бүлийнхаа өдөөс хараад зогсож байна. Гэр бүлийнхнийг нь бас тайзнаа урьж байна. Гайхаад хараад өмнө нь намайг хардаг харцсан арай л өөр болчих. Нөгөө эргэлдэг байсан байхгүй юу? Харин удвал мөн үү? Мөн гэж. Удахгүй дасгахаа. Нэг цагийн дараа дасчих бах дөө. Ээж нь уйлаад байх шиг. Ээжтэй хайртай шүү. Миний охин яалтчгүй цаана миний охин байна. Дуун мөн байна. Дөрхөр мөн байна. Би уг нь бол ээжээсээ ингээд зөв зүгээр ивэрүүл төрсөн хэрнээ тэр аваарт ороод эрүүн нүрний гажигтай болсон. Яг тэр үед ээжтэй бас хэцүүлсэн баг. Монголдо хагалгаа хийлгэж болохоор байсан. Гэхдээ яг шууд ингээ хагалгаа хийлгэчээ те. Миний байдал одоо энэ байгаа байдал шууд хагалгаа хийлгэчээ гэхээр яг тэр их мөнгө бол манай гэр бүл байгаагүй. Гэхдээ миний ээж аваа энэ миний төлөө хагалгаанд оруулж өгнө л гэдэг байсан. 15 жилийн өмнө аваарт орсон. Тэгээд тэр үедээ бол мэддэгдээгүй. Тэгээд том болгох тусам 10 дугаар анги 9 дугаар ангид орохдоо охины эрүүг мэддэгдээд ингээ шаймигаад байсан. Тэгэл санаа зовоол яваад байсан. Тэгээд яг охиныхоо ингээ эрүүг ингээ мэдгдснээс хойш надад амар хүнд. Охиноо харахаар л бүр ингээ өөр имтрээд идэг байсан. Тэг яаж би охиныгоо зүгээр болохгүй гэж хайгуух боддог байсан. Лидми нэгийг үзээд би бүр уйлаад үзчихсэн л да. Ямар хацтай ингээ явж байна тий. Аав сэтгэл ямар хөдлөж байна?
янз гэж байна одоо. Янз. Хэлхийн албан байна. Янзын гэдэг үг маань ер нь нутгийн аялга уу? Одвол янзын гэдэг үгийг маш их хэрэгэлдэг. Мэдхгүй яагаад ч юм янзын хэлгээ хэлдэг болсон. Янз. Энэ дүүн дээр янзын харж байна шагааж ирэл ихчигээ. Дүү бол нэрээ янзын. Ойрхол янзын шагааж харж байна. Ихчигээ маш их сансан байна. Сансан сэтгэл нь нүднийхэн тэр харцаар болоод их тод илэрхийлэгдэж байна. Игч нь бас дүүгээ их сансан юм шиг байна тий. Янзын санс. Ингээд удуулынхаа өмнөх одоо Монгол нийтмэнд хэрхэн яага хандах болсон шалтгааны бүгдээрээ хамтдаа хүлээн авч үзье. Улаанбаатар сургуульд англи багшаар сурж аваад гарсан баг. Маш гоё эмэгтэй болох бах. Ирээдүйд чинь гэрэл гээгээтэй гэрэлтэж чинь те. Гэрэлтэж байгаа одоо ингээд тэмцээд явхаар л тийм ч гоё болоод ирнэ. Тэгээд өмнөх оролцогч нь хэлсэн штэ маш их төвчээртэй байсан. Ингээд би ч гэсэн төвчээд ялаад ирнэ гэж боддог. Гэхдээ л юр бүсийн гэтэл бостон нэг хэвэн зөвхөрөлтөн маш энгийн зүгээр чам Эмчнээс сая гранд гоо сайхны эмнэлгийн эмчнэр маань удуулдаа энэ гоё одоо биеийг хэрхэн ямар одоо ур чадвараар гаргаж ирсэн ямар хаалгануудыг хийгдсэн тухай эхлээд үзэгчдэд хүргэе. 턱 비대칭이 굉장히 За удвал маань эрүүн нүрний гажиг засах хаалганд мөн л нэг яралд орох шаардлагатай өвчтөн байсан. За жил ирэх тусам эрүү гажиг улам даамжирч хөндөрлөх хэмжээний онцтой. За үүний дээр өөрийн нас улам биендээ хатсан одоо хэвийн хэмжээнээс хит том хөхний гажигтай байсан. Өмнө нэвтрүүлгүүдээс та бүхэн бидний удвалд өгч байгаа тайлбарыг үзсэн баха. Удвалын хөх хит том учраас нуруунд мөн их ачаалал өгч нурууны эмгэг үүсэх шатанд давжуулсан. Ингээд түүний хаалгаа 3 үе шаттайгаар хийж гүйцэтгсэн. За нэгдүгээр эрүүн нүрний гажиг засах нүүрний тэгш бус химиг засах хаалга хийгдэж шанаа болон дөрвөлжин эрэг засах зэрэг ясны мэс заслуудыг хийхийн хамтаар за нүдний хэлбэр засах мэс заслыг хамтдаа хийж өгсөн. За хоёрдугаар үе шатны мэс заслууд хөх багасгах болон сойх мэс заслыг хийсний дараа хамрыг өндөрсгөж биеийн өөх суруулах мэс заслтай хамтдаа хийсэн. Удвалын хувьд мөн нийлүүлж жинтэй байсан учраас бүх биеийн өөх суруулалт хийж одоогийн галбирлаг биеийг болгосон байгаа. За гуравдугаарт нүүрний хэлбэр засах бүхий л хаалгааг нэмэлтээр хийсэн. За үүнд мөн аквилифт аргын мэс заслаар нүүрний өгдөлтийг авч арьс чангалах зэрэг эмчилгээ хийсэн. Хөх багасгах мэс заслыг бол мэдээж бас очиод хийх шаардлагатай гэж үзээд хийсэн байгаа шүү дээ. Одоо цаашид эдгэрэлтийн явц болон хаалгааны хідэн цаг үргэлжилсэн хугацааг бас үзэгчд маань хэлээд сонирхолтой эмч маань. 일반적으로 가슴 수술 За тэгэлгүй яг уу ихэвчлэн хүмүүсийн илүү мэдэх хөхний хагалгаа гэвэл хөх томруулах хагалгаа л гэж хэлэх байх. Гэтэл зарим төрөлхийн хит том хөхтэй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй байдаг учраас хөх багасгах хагалгаа хийлгэх нэг шаардлагатай байдаг. Тэгэхээр удуулын хувьд цаашид хит том хөхтэй байх нь нуруу эмгэг үүсэх аюултай байсан. Одоо бол энэ аюулаас салж чадсан. Хөх багасгах хагалгаа дангаараа л гэхэд 4 цаг гаруй үргэлжилсэн. Энэ бол их хурд хугацаа юм. Ингээд өнөөдөр бол хагалгааны үр дүн маш сайн гарсан. Шанаа болон дөрвөлжин эрэг засах хагалгаа эрүүн нүрний гажиг засах хагалгаа, нүүрний тэгш бус хэмээх засах хагалгаа. Хөх багасгах болон хөхийг сойх мэс засах. Бүх биеийн өг сорулах хагалгаа. Нүдний хэлбэр засах хагалгаа. Хамар өндөрсөх хагалгаа.
хөл дээрээ зогсож чадахгүй нэ би отгоо. Ингээ унчих гээд байна. Дахиад тэрх юм уу? Нэг тэрч үү? За тэг. Нэг тэрч. За. Эрэгтэй хөтлөгчтэй хамт хөтлөхийн нэг давуу тал маань энэ юм байна. Гой сайхан хүүхнүүдийг харахаар ямар ч гэсэн тэрврүүлээд. Одоолаа бүгдээрээ хамтдаа одоо нэг гой сюрпризийг хүлээн авах гэж байна. Энэ бол удвал зориулсан гинтийн бэлэг байгаа. Гинтийн бэлэг. Энэ гинтийн бэлгийг сонсоод миний бүр сэтгэл маш их догдолсон. За ингээд дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. We gon' do this. Эндээс яг өөрийнхөө өдөр тутмын натурал хаагаар. Тэгэхээр чи хамгийн түрүүнд аюугаа энийг зурх хэрэгтэй. Би одоо юу юм бэ? Ингэж явж гин те. Та нар намайг хар. Би одоо яг л тайзан дээр гарч ирэхдээ үрсэн гэл аюугаа энийгээ л гарч ирэх хэрэгтэй. Телевизээр харж ирсэн болохоос ингэж яг ингэж ойроос харж байгаагүй. Одоо яах вэ? Ямар сандарч байна. Азийн мэдээлэл агентлаг дээр үргэлжлүүлсэн байгаа. Хамтарч ажиллахаараас нь баяртайгаа содтой. Бидний бас энэ саналыг хүлээж авсан маш их баярлалаа содтой. Сэтгэл маш их хөдөлж ийн гэд маш том гоо сайхны хөрөнгө оруулалт хийж байгаа тэр Солонгосын грант гэд тэр имлэгт бас талархлаа илэрхийлмээр сайхан төрөх нөгөө заяаных гэдэг шиг те тухайн хүүхдийн хувь заяаг өөрчилж чадчихээн те тэгэхээр бол бас маш сайхан санагдчихээн. Тэгээд энэ охиныгоо бас ингээд шалгаж үзлээ үнэхээр боломжтой санагдчихээнаа. Тэгээд бас агентлагтаас бас урьж яг мэрэгжлийн загвар өмсгчийн хэмжээнд бас бэлдэж чадна гэж бодож байна. За маш их баярлалаа. Маргаашнаас эхлээд ингээд Азийн модель агентлагийн модель болох нь шүү. Намайг ингэж өөрөөсөө өөрийнхөө агентлагт оруулна гэж би юусоо бодоогүй. Амар том сюрприз хийж чадлаа. За. Ингээд тун удахгүй бид ерөнхийдөө Азийн модель агентлагийн шилдэг загвар өмсөгч удвал гэж тун удахгүй бид одоо хил мэдээлэл хэрэгслүүдээр үүсгэх нь байна. Ийм гоё болсон юм чинь би өөрөө хичээгээд алдартай модель болно. Магадгүй удвалыг өмнө нь 10 жилдээ байхдаа ерөнхий боловсролын сургуульд байхдаа ингээд хин нэг нь одоо ингээд тоогоогүй залуучууд байгаа юу? Эсвэл хин нэг нь чамаа гомдоож хэлжсэн. Гомдоож байсан тийм залуучууд байгаа юу? Удуулаа чи юм итгээрээ эмгэн шиг харагддсан байна гэж надад маа нэг найз хэлжсэн. Тэгэж хэлсэн тэр охин намайг одоо телевизээр үзэж байгаа. Нэрээ харж байгаа ах шүү. Би тэр охинтой уулзаад тэр охины өмнө суугаад юм яриад юм идэж үзүүлнэ. Намайг хараа сууж байгаа бол би удуулаа гэж хэлмээрээ. За баярлалаа. Тэгээд удуулсан хамт хамгийн сайн сайхан бүтээх гэсэн юм аа. Монгол этмийн нэвтрүүлгийг за Монголд анх удаа аль биесний эрхтэйгээр үзэж та бүхэндээ хүргэж байсан бол манай телевизбайгаа. Тэгэхээр яг энэ цаг мөчид бас мэдээж хамгийн анхны Монголын летмийн буюу 3 эмэгтэйг араасаа дагуулж чадсан булган сүлтэй летми гэж хэлж болно. Энэ ихтэй маань бүр багтахаар булган сүлтэй байна. Багтахаар булган сүлтэй юм аа. 3-ыг бас одоо дагуулж чадсан. Магадгүй энэ 3 маань хойштоо 9-ыг цаашлаад 18-ыг ингээд бас одоо дагуулсан. Дагуулах цаг гэж бодож байна тийм ээ. Ингээд чимэг сайхныгаа тайзнаа урьж байна. Урьж байна. Чин бодоогүй санаагүй өдөрхөн хоног гэж өртөж байгаагүй түүнийхээ тухай шүлэглэн бичээдэл тэгээд ингээд цаасан дээр сүчээдэл тэр үлзэх сорон мус тэрсгэн яриа чин намайг л татсан ядамхан царай чин хайраа чин хараа дээр хамтдаа. Миний хувьд бол маш азтай. Анх би Монголын анхны литмийн болсон анхны гэдэг утгаараа маш их азтай. Литмийн хоёрт оролцсон одоо 3 ялагчийг хараад өөрчлөлтийг бас хамтдаа үзэж харлаа. Чамд ямар санагдаж байна? Амар их догтлоо сая тайзнаар ингээд нөгөө гарч ирэх болгонд айгүйх догтлоо. Өөрөө ч гэсэн энэ их догтлыг мэдэрчээсэн болохоор тэгэл нөгөө нэвтрүүлэг гарах болгонд нь айгүйх хүлээж үздэг. Солонгос руу яваад нөгөө яг имчилгээ энтерт ороод хаглаа энтерт ороод ингээд яхахлаар яг нөгөө нэг өөрөө туулсан болохоор тэр их мэдрэмжийг айгүйх догтлж хүлээсэн маш хүлээж үзлээ. За ингээд чимэг сайхандаа хүрэлцэн ирсэнд баярлалаа чимэг сайхан. Энэхүү нэвтрүүлгийг үзэн сууж байгаа Монголынхоо нийт бас одоо бүсгүйчүүдэд цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа бүх хүмүүстэй хандаж бас таагууран маань сэтгэлийнхээ үгийг нэвтрүүлгийнхаа төгсгөлд хандаж хэлэх байхаа гэж бодож байна. Эмэгтэйчүүдтэй хандаж хэлэхэд боломж гарвал битгий алдаарай, өөр зоригтой байгаарай, сэтгэлийн хаттай байгаарай. Эмэгтэйч гэлтгөө эрэгтэй хүн байгаа шүү дээ. Эрэгтэй хүн байгаа шүү дээ тий. Зориглоод үзээрэй нэг удаа ороо шантарч болно. Дахиад нэг өөрийгөө дайчлаад нэг ороод үзээсэй гэж хэлмээрэн. Мөтлгөрөө би ч бас тийж сумраа мөрөөдөл биелдэм байна уу?
Өрөөдлөл үнэхээр дийлэх юм байна. Зоригтой өрөө зорилттой хүрч чадсан. Зорилго нь одоо хэдэн шатаар агсан бэ? Зорилго нь одоо төвхөд 10 шатаар агсан гэдээ бодож байна. Оо, 10 шат. Гоо сайхныг бэлгэлж чадсан Гранд эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Бас нөгөө хүн тэтгэлийн тайзнаа та бүгдийг урьж байна. Монголын төлөөлөл болсон энэ гурван бүсгүйчүүдэд бол одоо зориулж гоо сайхныг цаана амьдралыг болоод бэлгэлж чадлаа. За Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн эмч мэргэжилтэн хамт олон бид Монголын гурван бүсгүйд эдгээр хүн хагалгаанууд хийхдээ зөвхөн сүүлийн технологийн дэвшлэлийг тусламжтайгаар хагалгаанууд хийсэн гэж хэлэхгүй. Эмч хүн бас хувь хүнийхээ хувьд хүнд хэцүү амьдралдаа эдгээр бүсгүйчүүд чин сэтгэлээсээ туслая гэсэн үднээс энэхүү хагалгааныг гардаж хийж өгсөн гэдгийг хэлмээр байна. Өнөөдрөөс эхлээд бусад чиг нийгэмдээ хөл нийлүүлсэн өөдрөг алхаж чадхаар болсон гурван бүсгүйдээ баяр хүргье. Мөн энэхүү гурван бүсгүйгээр дамжуулаад Монголын олон мянган бүсгүйчүүд ч мөн өөрт нь боломж байгаа гэдгийг ойлгож урам зоригтой амьдраасаа гэдгийг хүсэж байна. Баярлалаа. За ингээд ТВС телевизийн Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн маань 3 сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү нэвтрүүлэг маань ийхүү өндөрлөж дууслаа. 90 хоногийн дараах өөрчлөлтийг үзэгч та бүхэндээ харуулж чадлаа. Нэвтрүүлэг маань үр дүнтэй байсан гэдэгт үзэгч та бүхэн эргэлзэхгүй байгаа хаа гэж бодож байна. Ингээд нэвтрүүлэгтэйгээ үргэлж хамтдаа байж Монголын мянган бүсгүйчүүд энэхүү нэвтрүүлгийг манаас дэмжин үзэл бодлоо илэрхийлж байдаг. Үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Монгол нийтмийн 2 ийхүү амжилттай авч өндөрлөө. Бүх бүсгүйчүүдтэй бүгдээрээ халуун алгадаачлаар баяр хүргэж нэвтрүүлгээ дуусгацгаая. Гэр бүлийн гараад ирээрэй. Өвөл цагитыг үнэхээр сайхан үзэгсэн чи нэмээ царай тусгайхан цагаахан цасан дээр хайтайгаа тэрвэрэн цагийн зүг хүртэл дүрсөөр тэрвэрэн цотагийн талагийн хантаа дуулаа жаранцыг босгож цугтаа дуулаа амарсан амталтаа дэлгээд үгүй татагцсан бүхэн чинь алхам дөхрий хонхлын үзүү дүргээ цогастай косож байна өдөн чи хоёулаад болгодог хорвогийн таавар онсог годордог хойчдын үе чи онсыг хайдаг